Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Гэр бүлийн эерэг харилцааг бий болгох, эцэг эхийн хамтын үүрэг харилцааг нэмэгдүүлэх, уламжлалт төв соёлоо дээдлэн, өрх бүр угийн бичээ хөтөлж өр хүүхдүүдэд өвлүүлэх, гэр бүлийн боловсролоор дамжуулан гэр бүлийн хөгжил, хамгаалал оролцоог бэхжүүлэх зорилгоор хамгийн дулаахан газар аймгийн гэр бүлийн зөвлөгөөн энэ өдөр болж байна. Бид зөвлөгөөний үеэр Монголын эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрлээс Говьтай аймагт ажиллаж байгаа талаар сэтгэлийн сонстоо. Тэгээ энэ удаагийн олон улсын гэр бүлийн өдрөөр би өөрийн биеэр Говьтай аймагт томилтоор ажиллаж байна. Гэр бүл олон нийгмийн хамгийн суур нэгж байдаг. Монгол улс нийтдээ 900 орчим мянган өрх гэр бүл амьдарч ажиллаж тэр өрх гэр бүл нэгдэж нийлээд 3 сая 500 мянган иргэнтэй болсон бид. Ер нь бол хамгийн дулаахан газар байх ёстой тэр орчин хамгийн хүйтэн болж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж хүүхд хамгааллын асуудал анхаарал хандуулах илүү гэр бүл рүү чиглэсэн бодлогууд дээр бид бас онцгой анхаарах хэрэгцээ шаардлага байгаа. Монгол улсад 1999 онд батлагдсан гэр бүлийн тухай хууль өнөөдөр 25 дахь жилдээ бараг шинжилэн найруулагдаж батлагдахгүйгээр явж байна. Гэтэл нийгмийн суур болсон гэр бүл тэр гэр бүлийн эхнэр нөхрүүдийн хооронд харилцаа гэдэг олон асуудал дээр бол энэ гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлт шинжилэл бол хүлээгдэж байгаа. Ер нь бол цаашдаа гэр бүл салтын асуудал бол жил ирэх тусам нэмэгдэж өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа хүүхдүүдийн маань тоос өдрөө ирэх тусам нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Монгол улсад 72 гаруй мянган өргөдөл болсон ээжүүд, 16 орчим мянган өргөдөл болсон аавууд, өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа 40 мянган хүүхдүүд байна. Тэгэхээр өдөр ирэх тусам энэ гэр бүл салттай холбоотой асуудал сэтгэл эмзэглүүлж байгаа энэ үед бол цаашлаад бид гэр бүл рүү чиглэсэн бодлогууд, нөлөөллийн ажлууд, гэр бүлүүд рүү чиглэсэн сэтгэл зүйчид гээд олон боловсон хүчний асуудал дээр хүртэл онцгой анхаарч харах шаардлагатай байгаа. Тэр утгаараа ямар тач хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа, сумын төвд амьдарч байгаа, малчны хотод амьдарч байгаа иргэдийнхээ бас дуу хоолойг сонсож гэр бүл тулгамж байгаа асуудлууд юу байна? Яг энэ Говьтай аймгийн иргэдэд илүү гэр бүл рүү чиглэсэн ямар бодлогуудыг хэрэгжүүлвэл иргэдэд нь бол бас зөв гэж үзэж байгаа вэ гэдгийг бас иргэдээс нь гэр бүлээс нь ээж аавуудаас эхнэр нөхрүүдээс бид бас сонсъё гэж энэ зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа. Тэгээд нэг өдрийн турш энэ зөвлөгөө маань үргэлжлэнэ. Хажуугаар нь бас Монголын эмэгтэйчдийн холбоо байгууллага хамт олон зориулсан лекцүүд зохион байгууллаа. Өчигдөр Говьтай аймгийн төвийн 5 сургуульд нандин төслөө амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн 2022 оны 9-р сарын 8-наас 10-р сарын 8-ны хооронд манай эмэгтэйчдийн холбоо Хавдрагун Монгол эмэгтэй нийгмийн зорилттой төслөө хэрэгжүүлж Говьтай аймгийн 5884 ээжүүд эмэгтэйчүүдийг хөхний болон humаа үзүүний 25 дарын эртэлрүүлэг онцлогоонд хамруулсан 10 орчим мянган гэр бүлийн гишүүд иргэдэд зориулсан гэр бүл хамтын үүргийн тухай хүүхэд хамгааллын талаар эрүүл мэндийн боловсрол олгох үеийн дээрлэлт ялгуурлан гадуурхалтын тухай гээд гэр бүлийн гишүүн мөрц зориулсан лекц сургалт соёлын арга хэмжээнүүдийг бас зохион байгуулж байгаа. Тэгэхээр цаашлаад бид гэр бүл дулаахан байх энэ орчныг бүрдүүлэх, гэр бүл хамтдаа жаргалтай байх энэ орчныг бүрдүүлэх, гэр бүл хамтдаа хүүхдүүд маань аюулгүй байх энэ орчныг бүрдүүлэхэд илүү онцгой анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Хамгийн дулаахан газар гэр бүлийн зөвлөгөөнийг аймгийн Сагдаргын тамган газар, гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын газар, Монголын эмэгтэйчдийн холбоо, Говьтай аймаг дахь салбар зөвлөл, Дэлхийн зам Монгол орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. За юуны өмнө алтайчуудаа олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг төвшүүлье. Зөвлөгөөний үйл ажиллагаа маань эхэлсэн амжилттай сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ нийгмийг бүрдүүлж идэг хамгийн чухал нэгж бол гэр бүл байдаг. Гэр бүлүүд амар амгалан аюулгүй орчинд аз жаргалтайгаар эрүүлэнх байх юм бол энэ улс их орны хөгжил ирээдүйн Монголын эзэдийн маань төлөвшил, хүмүүжил, харилцаа хандлага аяндаа сайхан болчихно гэж боддог. Энэ утгаараа бид нар өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тэгээ оролцогчид маань сонсон дуулсан мэдснээ өөрийнхөө сумдаа багтаа байгууллагатаа очиод түгээн дэлгэрүүлэх энэ ажлуудыг бас дараа нь зохион байгуулнаа. Зөвлөгөөнд аймгийн 18 сумын 88 баг, алтан байгууллагын төлөөл нийт 150 гаруй гэр бүл оролцож байгаараа онцлогтой юм. Мөн түүнчлэн энэхүү зөвлөгөөнд эмэгтэйчдийн холбооны ерөнхийлөгч оюун гэрлээс гадна сэтгэл зүйч директор Наранбаатар, дуучин соёлын тэргүүний ажилтан Ган Тогоо, Насан Баянаар хүрэлцэн ирж оролцож байна. Говьтай аймгийн дэлгэр сумаас оролцож байна. Ерөнхийдөө бас гэр бүл болоод та хоёр маань хэдэн жил болж байна уу? 23 оны 9 сарын
3 битэр энэ жил хормоо хийсэн байгаа. Гэр бүлийн үндэс нь аж аргалтай тэгээд халуун дулаан. Гэр бүлийн хайр халамжлал элэг бүтэн эрүүл ингэх өвчин жаргалгүй халуун талаа уур амьсгалтай байх юм. Гэр бүлийн үндэс нь болохоор нэг нэгэндээ итгэх, халуун талаа уур амьсгал, асуудлыг хоорондоо ярилцаж шийддэг. Зөвлөгөөнд бас анхамд настай хүмүүсээ бас төлөөлөл оруулж байна. Таарын тухайд гэр бүлтэй танилцаад хэдэн жил болж байна? Одоо битээр ханилаад 83 оноос хэдэн жил болж байна тэгэхээр. Гэр бүлийн одоо үндэс нь гэр бүлийн одоо яг халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд та хоёр одоо яаж ер нь гарц гаргатайг нь шийддэг вэ? Ер нь ямар битээр намдраа тэгээд сайхан ламдэрч байна. Яг хөө тэгээд 6 хүүхэдтэй 3 ахинтай ламдэрч байна да. Тэгээд өөр хүүхдээ сайхан явуулахын төлөө тэмцэх юм да одоо. За залуу гэр бүлдээ одоо хань жилдээ одоо халамжтай өөр хүүхдээ одоо сайхан хүмүүжүүлээд өсгөх хэрэгтэй. Өөр хүүхдээ хаяг төлөө юу гэж буруу зөв юу хийж өгнө. Буруу зөв сайн. Хүмүүжүүлж өгүүлж. Чи буруу хийсэн мэт иймэрхүү юм биш үү хүмүүс одоо тэгж бодохгүй шүү гэдэг. Хийж өгдөг. би аж аргал гэж ер нь юу вэ? Аж аргал гэдэг чинь сайхан гэр бүлтэй халуун дулаан үр хүүхдээ бүгдээр гэр бүлээ халуун бүлэд амьдрахыг хэлдэг. Эрүүл сарвал сайхан. Нийт хүмүүстэй гэр бүлийнхаа халуун бүлээн сайхан бүхнийг халуун баяр мэндийг хүргье. Эрүүл сарвал сайхан амьдрахыг хүсье. Энэхүү зөвлөгөөнөр сэтгэлзүйч директор Наранбаатар сэтгэл зүйн удирдах хур чадвар, харилцаа хандлагын хур чадвар, мэдээлэл боловсрох хур чадвар сэдвүүдээр дээгцээ хүргэсэн бол гэр бүлийн эрүүл мэндийн хаягны соёл, төрөөс гэр бүлийн талаар баримтуулж буй бодлого, угийн бичиг хэрхэн бичих талаар зөвлөгөө мэдээлэл, гэр бүл ба гендер, гэр бүлийн аж аргал, гэр бүлийн эдийн засаг гэх мэт сэдвүүдээр холбогдох халнаас илтгэл мэдээллүүд хүргэх юм.